сайн байцгаана уу? Сонгоны ангийг хэрхэн үүсгэх болон сонгоны ангийн суралцагчдыг бүлгээс нь хэрхэн төөж авах, хичээлийн хуваарийг нь хэрхэн хийх зааврыг хургуулж байна. Эхлээд эхнүүд систем рүүгээ сонгоны багш нар маань дэвтэрч орсны дараагаар нүүрэн хэсэг дээр нь сонгон холимог анги нэмэх гэсэн төвчлөр байгаа. Үүн дээрээс хэддүгээр ангийн ямар хичээлийн сонгон ордог гэдгээ сонгоод бүлэг гэсэн хэсгээс багш нар маань заавал сонгон гэсэн бүлгийг сонгоно. Хэддүгээр ээлжинд сонгоны анги маань хичээлдэг ээлжээ сонгоод бүлгийн нэр дээр бол манайхаас автоматар бүгднгийн ижилхэн нэрээр тавьж өгдөг. Тэгэхээр хэрвээ танаа сургууль англи хэлний сонгоо ордог 2 ба түүнээс дээш багштай бол нэг нэгнээсээ ялгарах онцлогтойгоор бүлгийн нэрээ бичиж өгөөрэй. Би ялгарах үүднээс энэ дээр би англи хэл 12-9 гэд тавиад өгье. Товч нэр дээр өөртөө багш нар маань мэдээд товчхон нэрээ бичээд өгч болно. Ингээд баруун гар талд нь 12 дугаар ангийн бүх бүлгүүд гарч ирнэ. Та аль ангид сонгоны хичээлээ ордгийн тэр бүлгээ сонгоод чеклж өгөөд тэгээ хадгалах товчлуур дарснаар нүүрэн хэсэг дээр нь сонгоны анги маань үүснэ. Үүний дараагаар тухайн сонгоны анги дээрээ дарж ороод багшийн журнал хэсэг дээрээс суралцагч гэсэн зэс рүү ороход доор хэсэгт нь суралцагч нэмэх гэж харагдаж байгаа. Үүн дээр дараад та сая би 12-ийн А, Б-гээс хүүхэд түүж авч байгаа учраас А, Б-д сонгоо ордог гэсэн учраас ингээд 2 бүлэг л харагдана. Эхлээд тухайн А-гаасаа хүүхдүүдээ сонгож авъя. Эхний 4 хүүхдэдтэй энэ 4 хүүхдэд би сонгоо ордогоо гэдэг үлдээ тухайн хүүхдүүдэд чеклээд хадгалах товчлуурыг дарснаар сонгогдсон суралцагч тийм тоо болон нэрсэн энд харагдана. Дараа нь мөн ижилхэн Б бүлгээ сонгож агаад Б бүлгээсээ мөн хүүхдүүдээ чеклж түүж аваад хадгалах товчлуур дарснаар нийт 12А Б гэсэнтэй 2 бүлгээс нь сонгогдсон суралцагчдын тоо гараад нэрсэн гарч ирнэ. Ингээд суралцагч гэсэн зэсэн дээр нь таны сонгосон сонгоны ангийн суралцагчд маань нэрсэн энд харагдаж байгаа. Дараагаар хичээлийн хуваараа та яаж оруулах вэ гэхээр миний сангийн хажууд талд харагдаж байгаа 3 цэг дээр дараад хуваар гэсэн үгэн дээр дарахаар та хичээлийн хуваараа оруулна. Ээлжээ сонгоно. Сая 2 дугаар ээлжинд сонгоо орно гэж нээсэн учраас 2 дугаар ээлжээ сонголоо. Энэ үүн дээр болоод ирэхээр таны нөгөө сонгоны ангийн үүсгэсэн бүлгийн нэр нь гарч ирж байгааг анзаарж байгаа бах. Ингээд хичээлээ сонгоод тухайн улирлын эхлэх ба дуусах хугацааг зөв байна уугүй юу гэдгийг багш нар маань аягүй сайн шалгаж хараарай хуваар оруулахдаа. Ингээд би 3 дахь өдрийн 1-р цаг, 4 дахь өдрийн 5 дугаар цаг 12 дугаар ангид сонгоны англи хэлний сонгоо ордог гэдгээ ингээд хуваараа хийж өгөөд хадгалах товчлуур дарснаар хуваар нь амжилттай бүртгэгдээд сургалтын менежерээрээ та хэлж хуваараа батлуулсны дараагаар эрс багшийн тэмдэглэлээ хөтлөх боломжтой гэдгийг анхаараарай. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.